Хаан Академийн шинэ барилга нь мат өргөн чөлөөний 314-т байдаг бөгөөд 200 цанхтай бөгөөд 7 давхар өндөр. Машины зогсоолд 90 машин байрлуулах боломжтой. Барилга өөрөө 63 фут өндөр. Давхар бүрийн өндөр хэд вэ? Тэгэхээр та нар хичээлээ зогсоогоод өөрсдөө олох гээд үзээрэй. За үүний хариуг олох гээд үзээ л дээ. Асуулт нь давхар бүрийн өндөр хэд вэ гэсэн. Тэгэхээр юу бидэнд хэрэгтэй вүлээ? Мэдээж барилгын хаяг бидэнд хэрэггүй. Хичнээн цогтой байх нь хамаагүй. За хэдэн давхар байгаа нь харин сонирхолтой юм гэж. Яагаад гэвэл энд нийт өндрийн хэмжээ буюу барилгын нийт өндрийг өгсөн байгаа. Тухайлбал энд бичснээр барилга 63 фут өндөр гэсэн. Тэгэхээр энэ хүртэл энэ өндөр нь барилгын өндөр нь 63 фут. Тэгээд 7 давхар барилга гэсэн. 7 давхар гэхэд 1 2 3 4 5 6 7. Ингээд 7 давхартай. Хэрэв бид 63-ыг 7-д хуваавал давхар бүрийн өндрийн хэмжээ гараад ирнэ. За үзье. Хэдүүлээ 63 футыг хуваах нь 7 давхар. Энэ нь тэгээд давхар бүр хэр өндөр болохыг бидэнд хэлж өгнө. Ингээд энэ нь тэнцүү асуултын тэмдэг байна. Ийхүү 63-ыг хуваах нь 7 тэнцүү асуултын тэмдэг гэсэн. Энэ илэрхийлэл өөрөөр 7-г асуултын тэмдгээр үржүүлвэл 63 гарна гэсэн үг. Алив бичээдхий. Ийхүү өөрөөр хэлбэл 63 тэнцүү 7-г үржих нь асуултын тэмдэг гэсэн үг. Үржүүлэх нь асуултын тэмдэг. Одоо хэдүүлээ 7-г хэдээр үржүүлж байж 63 гардгийг олчихвол 63-ыг 7-д хуваахаар хэд гардгийг мэднэ гэсэн үг шүү дээ. Ингийн тулд би 7-гийн хурдыг ашигланаа. За 7-оос эхлэе. 7-1-ийн 7, 7-2-ийн 14, 7-3-ийн 21, 7-4-ийн 28. Цаан хараараа 7-7-гоор нэмэгдүүлээд яваад байгааз 7-5-ийн 35, 7-6-ийн 42, 7-7-ийн 49, 7-8-ийн 56. 7-гоор л нэмэгдүүлсээр байгаа штэ. 7-9-ийн 63. Ингээд харахаар 7-9-ийн 63 байгааз асуултын тэмдэг маань 9 байх нь. Ийхүү 63-ыг 7-д хуваахаар 63-ыг 7-д хуваах юм бол ерөөсөө энэ дээр бичсэн өнгөөрөө бичнэ. 63-ыг 7-д хуваах юм бол 9 гарна. За харъя да. 63-ыг 7-д хуваахаар давхар бүр дундчаар 9 фут өндөртэй байна гэж оллоо. Зүг үү? 7 давхар байгаа тий. Тэгэхээр 1-р давхар 9 фут өндөр байна. Ахаад 1 давхар нэмэгдвэл 18 фут болно үстэй. Эцэг нэмчихлээ. 3 дахь давхрын дээд тал нь 27 фут болно. 4 дахь давхрын дээд талд хүрвэл 36 фут болно. 5 дахь давхрын дээд талд хүрвэл 45 фут болно. 6 дахь давхрын дээд талд хүрвэл 54 фут өрнө. 7 дахь давхарт хүрвэл барилгын дээд зэгт хүрвэл 7 дахь давхарт хүрвэл буюу барилгын дээд зэгт хүрвэл 63 фут болно. Ингээд давхар бүр 9 фут юм бол давхар нэмэгдэх тусам 9 футээр нэмэгдээд явна гэсэн үг. Тэгж явсаар 7 дахь давхарт хүрвэл 63 фут гарна. Үнэхээр зөв байна. Давхар бүр нь 9 фут гэдэг нь зөв юм байна.